9 дүүргийн бүх ард түмний хурал Батэрхийн зохицуулах зөвлөлийн гишүүдтэй хөргөмжлье. За тэгээд хурлын үйл ажиллагаа дэгийн дагуу явагдана. За одоо тэгээд дэгийг танилцуулъя. Дэгийг танилцуулан батлуулах үйл ажиллагаа эхэлж байна. Бүх ард түмний хурал ерөнхий зохицуулах зөвлөлөөс зохион байгуулж байгаа Батэрх эвийн үндэсний зөвлөлтөг 2 дугаар чуулганы нэг. Чуулганы үйл ажиллагааг үр дүндээ явуулж тавьсан зорилгодоо амжилттай хүрэхийн төлөө дараах журмыг баримталнаа. Үүнд 1. Хурлын үйл ажиллагааны үед хурлын танхимд утсаар ярих, хоорондоо ярих, маргах, хурал өмүүлэх, бусад зохисгүй авируулалт гаргахыг хориглоно. Хурлын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу хурлын тэргүүлэгчдийн удирдлага дор явагдана. Хурлын үйл ажиллагаатай холбогдсон ормын санал байвал түүнийг зөвхөн бичгээр гаргаж хурлын тэргүүлэгчдэд хүргүүлнэ. Бичгээр гаргасан саналыг шаардлагатай гэж үзвэл хурлын тэргүүлэгчдээс уншин танилцуулж нийт оролцогчдоос санал хугаар шийдвэрлэнэ. 5. Хуралдаанд оролцогчид үг хэлэхдээ нийгэмд шийдэгдэхгүй байгаа элдв хэрэг үйл явдлын баримт жишээг дурдан дэмий шүмжлэхгүй. Зовлон бэрхшээл түүх намтар өнгөрсөн дусамжаа хүрэн өгүүлэхгүй. ертөнцийн жам яс амьдралын талаар хүзэл бодол, ерөнхий ойлголт, төсөөлөл, элдв онол, таамаглал, сургаал номлол, мөрөөдлөө ярихгүй. Зөвхөн энэхүү чуулганы үйл ажиллагааг цаашид хэрхэн далайстай өрнүүлэх, үр дүнтэй болгох, бүх ард түмний эв нэгдлийг хэрхэн бий болгох шат дараалсан үйл ажиллагааны товчуудыг дурдж ажил хэрэгт санаа бодол гарч шийдлээ ойлгомжтой товч тодорхой илэрхийлнэ. 6. Тавигдсан ихтгэлүүдийн агуулгатай холбоотойгоор хөтөлбөрийн дагуу асуулт хариулт явагдах үед асуулт асуух хугацаа хүн тус бүрт 1 минутаас хэтрэхгүй байна. Асуултанд өгөх хариулт тус бүрийн хугацаа 2-оос 3 минутаас илүүгүй байна. 7. Хуралдаанаас дэвшүүлж буй зорилтын хүрээнд санал бодлоо илэрхийлж үг хэлэх хугацаа хүн тус бус 3-аас 5 минутаас ихгүй байна. Баталсан үндэсний зөвлөлтөг 2 дугаар чуулганы хурлын тэргүүлэгчид Эр Батбаян, Б. Амар Түшин, Д. Батэрдан